хуулийн байгууллага шалгуулахгүйгээр 4 жил одоо энэ суудлын ард нуугдах тийм хуулийн төсөл санаачсан гэж ярьж байна тийм ээ. Тийм мэдээлэл гарсан шүү. Тийм мэдээлэл гарсан. За тэр бол огт худлаа. Шал худлаа. Та нар миний гаргасан энэ цаасыг одоо ингээ бүгдөө зургийг аваарай. Энэ дотор юу гэж заасан бэ гэвэл үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай. Хууль санаачлаагүй. Хүсэлт гаргахдаа улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдонгууд бүрэн эрхээс нь зүтгэлзүүлдэг байх асуудлыг л яарчсан шийдээч. Би бүр яг эсрэг юм ярьсан байгааз. Үндсэн хуулийн 29-ийн 3-т улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг холбогдсон тухай гэж байгаа шүү. Асуудлыг улсын их хурлаар бүрэн эрхийн зүтгэлзүүлэх талаар хэлцүүлээч л гэж байгаа. Үндсэн хуулийн 29-ийн 3-ыг гажуудуулаад өнөөдөр за миний энэ хүсэлтэн дээр юу гэж заасан бэ гэвэл би үндсэн хуулийн 29-ийн 3 гажуудсан байна. Улсын их хурлын тухай хуулийн 45-ийн 2-ын 3 дээр юу гэж заасан бэ гэвэл улсын их хурлын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулаад шалгаад байцаагаад яллаад яваад байхыг энд заасан. А би энэний эсрэг гэмт хэрэгт холбогдонгуудад бүрэн эрхээс нь зүтгэлзүүлээч гэж. За би та нарт тайлбарлая. Энэ хинд ашигтай вэ? Монголын ард түмэнд ашигтай. Монголын ард түмэн өөрийнх нь сонгосон төлөөлөгч, төрийн эрхийг барьж байгаа төлөөлөгч байнга байцаагдаад, байнга шүүх цагдаа тэр одоо хууль хяналтын байгууллагад яллагдаад явж байна гэдэг бол тэд хараат бус байдалд нь нөлөөлнө. Үндсэндээ энэ хинд одоо миний ярьж байгаа зүйл хинд хамгийн дургүй хүргэж байгаа гэвэл хууль хяналтын байгууллагын толгой дээр хүнээ шургуулсан дарангуйлагч Монголын баялагийг хулгайлцсан том олигарх улс төр эдийн засгийн бүлэглүүдэд энэ аюултай. Яг бол энэ бүлэглүүд улсын их хурлын гишүүнийг бүрэн эрхээс нь зүтгэлзүүлэхгүйгээр шүүх хууль хяналтын байгууллагаар шалгаал, янаглал зовоогоод байвал улсын их хурл дээр оюутлогоо шиг, уран шиг аюултай ашиг сонирхлын зөрчилдөй шийдвэрүүд их гарнаа л гэсэн. Миний санаа та нарт ойлгож байна уу? Та нар шүү дээ. Миний энэ гаргасан хүсэлтийг А, Б-г уншаад дархлагдсан хулгайч нар энэ улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн ард 4 жил нуугдана гэж үг байхгүй. Улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдонгууд бүрэн эрхийн тухай ярьж эхлэвчээ. Тэгээд яг энэ агуулгаараа өөрөө юу гэдгийг өөрийнхөө хүслээр зүтгэлцэх асуудал тавих уу? Эндэрэг байгаа. Суулын агуулга шалгаж байгаа юм шүү дээ. одоо би шалгагдаад яллагдаад одоо улсын хурлын гишүүн улсын хурлаар оруулж ирж байгаа. Хуулийн байгууллагад би байнга ярьж байгаа шүү. Миний бүрэн эрхийг зүтгэлзүүлсний дараа та нар ингэж асуудлаа яриач. Та өөрийнхөө хүслээр зүтгэлж болдог юм энэ асуудал. Энэ улсын хурлын гишүүний асуудал шүү дээ. Өөрөөс нь шалтгааллахгүй шүү. Та нар ингээд улсын хурлын гишүүний системийн тухай ярьж байхад миний тухай ярих. Яг нөгөөдлийн захиалга. Тэгэхээр улсын хурлын хаат бус хинээс жайхгүйгээр үг хэлдэг байх тэр эрх чөлөөний тухай би энийг ярьж байгаа шүү. Тэгвэл таны энэ ярьсныг яагаад ингэж мушгиж ярьсан гэж бодож байна? Шал буруу мэдээлэл явуулсан биш. Бүлэг дээр танилцуулах юм. Одоо би бүлэг дээр танилцуулна. Хоёрдугаарт шүү дээ. Яагаад мушгисныг бол би та нарт хэлж өгнө. Гэхдээ мушгисан уу гүй юу гэдгийг та нар энэ цаасыг одоо бүгдээрээ энийг зургийг аваадахаарай тэхүү. Файлаараа та нарт өгчээ. Миний цэцэд гаргасан хүсэлтийг. Тэн дээр нэг ч үг өгүүлбэр тэр эднүсийн гүтгээд байгаа юм байхгүй. Тэд яагаад гүтгэж байгаа вэ гэвэл та нарт сони юм хэлээ. Хууль хяналтын байгууллагын толгойд энэ том уул уурхайн бүлэглүүд хүнээ оруулах гэж үргэлж уралддаг. Энэ нууц биш. Энэ том уул уурхайн мафия болсон улс төр эдийн засгийн бүлэглүүд улсын их хурлын гишүүдийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлчихвэл зүгээр иргэн болоод шалгуулах юм бол тэдэнд ямар ч сонирхолгүй. Бүрэн эрхтэйгээ байгаад шалгуулад яллуулад ингээд яваад байна гэдэг бол тэдэнд нөлөөлж Монголын ард түмний эсрэг баялагийг дээрэмдэх шийдвэр гаргах магадлал өндөртэй. Миний байр суурь чамд ойлгогдож байна. Холбогдсонгууд гэдэг юу гэж ойлгох вэ? Яг одоо юу гэдгийг нэр холбогдсон хэлж байгаа юм уу? Эсвэл шүүхийн шийдвэр гарсан эсвэл ялцраа татсан гэдэг юм уу? Аль тохиолдолд холбогдсон гэж ойлгож байна. Таны юу юм?
За энийг би үндсэн хууль мэдээж тайлбарлахгүй. Гэхдээ үндсэн хуулийн одоо яг энэ чинь одоо асуудал гарч байна шүү дээ. 29-ийн 3-т гэмт хэрэгт холбогдсон тухай гэж байгаа шүү. Холбогдсон тухай. Тэгвэл тэр холбогдсон тухай асуудлуудаа оруулж ирээл бүрэн эрхийн түлхэл зүйл. Тэр хүн жирийн иргэн байхад хангалттай яллуулаад өгнүүлээ тэгээ явж болно, байцаагдаа явж болно. 100 мянган сонгогчдын эрх ашигыг төлөөлөөд 3.5 сая хүний төлөө шийдвэр гаргаж байгаа хүн байцаагчийн ширээний өмнө энэ ард түмний сонголт очно гэдэг бол улсын их хурлын хараа тус байдал шууд нөлөөлнө. Хүн үг хэлэхдээ айж үг хэлдэг болох юм бол улсын их хурлын ард түмний төлөө шийдвэр гаргах гэдэгт эргэлзээтэй болж эхэлнэ л гэдэг хэлээд байгаа. Ард түмэн гэдэг зүйлийг яриад байгаа. Та өөрөө ялгдчихад татагдаад нэлээд удлаа шүү дээ. Ер нь ингээд Одоо хурдан шийдэл гэж байна. та очиж гол мэдүүлэг өгч байгаа юм уу? Шалгагдчихж байгаа юм уу? Дуудсан захирах нь. Дахиж нас хамгийн сүүл хизээ мэдүүлэг өгсөн байл юм байна. Би баг 6-7 удаа өгөөд доогдоод яллах дүгнэлтэнд бэлэн болсон байгаа. Та нар санаа зовхгүй байж болно. Та чуулганы үеэр дээр одоо гүшүүн бүрийн ихээс тусалж болохгүй юм. та чуулганы уралдааны үеэр нэг 17 гишүүн бас хуулийн байгууллагыг шалгаж чинь гэдэг зүйл ярьсан шүү дээ. Яг хин гишүүн байгаа нэрийг хэлж болох уу? Тэгээ энэ бол 17 гэдэг бол их тоо шүү дээ. 17-оос илүү байгаа. Тэг хамгийн гол нь хууль хяналтын байгууллага надад одоо та нарт нэг сони юм лээ. Чи айгүй зөв юм асуулаа. Энэ ингээл улсын их хурлын гишүүдийг ингээл зовоогоол, байцаагаал, яллаал. За одоо ингээд сая манай ардсан намын бүлгийн хурал болж байхад шүүх хурал давхцчлаа. Би хуралдаа очиж амжихгүй байна гэд нэг гишүүн мессеж явуулжээ. Би чамд тэр нэрийг хэлэхгүй л дээ. Хувийн асуудал шүү дээ. Би зүгээр худлаа яриаггүй. Тэгэхээр улсын их хурлын гишүүнийг байцаагаа шалгаад зовоож байгаа явдлыг асуухлаар би одоо та нар хэвлэл мэдээлэлээр гаргаж байгаа мэдээллүүдээс аваад 17 хүн байна гэдэг мэдээлэл энэ хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч гэхээр мөрдөн байцаалтын нууцгаар хавд арчдаг.